Хүнсний тухай хуулийн 6-гийн 3 дахь заалт Монгол Улсын засгийн газрын 2023 оны 344-р тогтоолоор батлагдсан. Аймгийн жижигтайгийн хүнсний улирлынээс бүрдүүлж зарцуулах журмын хэрэгжлийн анхны хүрээнд аймгийн жишсэн дундаж хуваамын 2025 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээний 21.5% хангах 200 тонн мах бэлтгэл ажлыг Эрдэмит хувьцаат компанитай байгуулсан. Нөөцөд МНС 2456 2000-с МНС 2457 2000-с стандартын шаардлага хангасан үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг ангилан савлаж нийлүүлнэ. Нийт 200 тонн мах бэлтгэсэн бөгөөд махны жингийн 55% буюу 110 тонн өхрийн мах, махны жингийн 40% буюу 80 тонн хоньны мах, махны жингийн 5% буюу 10 тонн ямааны махыг бэлтгэсэн бөгөөд 3 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 15-ны хүртэлх хугацаанд Баян өндөр жаргалант сумын 29 багийн 32 цэгээр дамжуулан хэрэгсэл түргэн ажиллаж байна. 1 кг ангилан савсан өхрийн махыг 12300 төгрөгөөр, 1 кг ангилан савсан хоньны махыг 10300 төгрөгөөр, 1 кг ангилан савсан ямааны махыг 8300 төгрөгөөр борлуулагдж байна. Өнөөдрийн байдлаар 141.3 тонн мах борлуулалтанд гарч 58.7 тонн махны нөөц үлдэгдэлтэй байна.